Олон улсын аудит орж иж энэ IPO гаргах нөхцөл бүрдэнэ. IPO гаргаж иж энэ компани ч өөрөө олон нийтэд нээлттэй тод байдалд хангатна. Энэ асуудлыг бол хэрвээ хүсвэл маш амархан сарын дотор шийдчих гэж л. За өнөөдөр ингэж энэ төрийн эмчийн компаниудын үр ашгийг сайжруулах, менежментийг сайжруулах, corporate governance олон улсын зарчимд нийцүүлэх заашгүй шаардлагатай. Эрдэнэс тавталгаа үүдийг механизм ч өөрөө тэр яриад байгаа улс төрийн нөлөөмөлөөний чинь нээлттэй компани болж ил засаг. Зориуд ийм байдалтай байх сонирхол бас зарим хүмүүст байна. Үндсэн хууль заасан зарт нийтийн өмч. Заавал учраас ингээд энэ аудитыг оруулахар шийдвэрлэлээ танилцуулгаар хоёрдугаарт нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлыг хангахыг цэрэн самбуудаараа үүрэг болгож байна.